Баярлалаа. Гомарл хамтлагийн цэг зураг бүтээч Алдармүх байлаа. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп. Таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom. MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал. Хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Баярлалаа, баяр хүргэе. Өнөөдрийн дугаар ийхүү ирч хүчээр дүүрэн эхэллээ. Дөнгөж саяны үзүүлэлтийг үзээ та бүхэн доороо бүрнээ бийчин чангараад магадгүй гэртээ тогшиж үзэх гэж байгаа бол аюулгүй байдал номер 1 ч болгоомжтой байгаарай. Гэхдээ зааварчлаг одоо би Алдармөхөөс асуух болно. Тэгээд өнөөдрийн хавь гучны баярын дугаар эхлэхэд бэлэн боллоо үзэгчтэй. За энэ удаагийн дугаарын зочдоор цоо шинэхэн зочдоор эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд эхний зочин маань дуучин бичвэ ах маань хүрэлцэн ирсэн байна. Miss Mongolia-гийн 2025 оны ялагч Баяр Чимэг маань хүрэлцэн ирсэн байна. Баярын миний орой минь. За, Гоо Монгол хамтлагийн цэрэгчин Алдармөнх маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Энд байгаа 4 хүн телевизээр хард байгаа 40000 хүн, 40000 хүн, 4000000 хүн дор бүрнээл жоохон биеийн чангараатай байлаа. Саяны үзүүлбэрийг үзэн сая би шилбэний булчин одоо гойны булчин их чангарч байгаа болов гэж бодож ялаа сая. Ойроос чангарч их чангарна. Тийм ээ. Одоо зүгээр л сноубордоор гулгах ч юм уу, кагигаар гулгахад л энэ шилбэний булчин айхтар чангартай шүү дээ. Энэ болохоор энэ үзэлбэр маань болохоор тэрнээс жоохон ялгаатай. Юугаар ялгаатай гэхээр одоо хөлийн бүх нарийн булчингууд дагаад нурууны арттай нөгөө нэг
загсан булчингууд их ажиллаж идэг, жижиг булчингууд их ажилуулдаг. Яг тэр нөгөө нэг байнгын баланстай байдаг. Тэр дээрээ нөгөө нэг балансаа удаан барьж тогтохын тулд жижиг булчингууд ингээд байнгын кардио маркер ингээд маягаар ажиллаж идэг. Тэгээ саяны үзүүлбэрийг дахиад нэмээд нэг залруулах хэлэхэд манай алдар мөнхийн маань үзүүлбэр өшөө дээшээ дахиад хэд хэдэн үе нэмэх ёстой байсан. Тэгээ манай студийн маань боломж олцоо маань хараахан бас тэр хэмжээнд өндөр айгаагүй учраас дөнгөсөө зарим нэгэн тоглоомнууд үзүүлбэрийн эзлүүд багасглаа. Ширээнээс Ширээгээ бүр хасаад тий. зарим цилиндрүүдээ багасгалаа. Одоо миний яг үзүүлбэрийн төгсгөлийн финалийн үзүүлбэр нь бол уг нь ширээн дээрээ 8 давхар юм саяны шиг цилиндрээр ингээд гарч дуустдаг байхгүй. Энэ маань яг одоогийн байдлаар Монголд ганцхан биел хийж байгаа 8 давхар цилиндр дээр. Энэ Зөвхөн одоо энэ гой бичвэн гой шинэ жилийн үзүүлбэрүүд дээр байгууллагуудын юм олон зочдын юм очилбор ангаарлах нь. Ойроос харахад бүр хамаг би чангарчаад ерөөсөө орноос хөлс гарч. Циркийнхаа мэргэжлэр хэдэн жил хичээлж байгаа вэ? Хэдэн жил? анх би 2019 онд орж исэн. Дорн Монголын цирк гээд Дорнтын циркийнханд анх орж сурч исэн. Тэгээд тэрнээс хойш 2 жилийн хугацаанд нөгөө нэг групп үзүүлбэр шидэлттэй акробат дэсээр наадагч тэр үзүүлбэрт ингээд хамрагдаж явж байгаад 3 жилийн өмнөөс энэ ганцаарчилсан номероо ингээд бэлдэж эхэлсэн. Тэгээд энэ жил бас дахиад суралцаад л явж байна. Тэгээд цаашдаа улам нөгөө өөрийгөө чаленжилж дахиж дэлхийн төвшөнд ингээд гарах хүсэл эрмэлзэлтэй хөтлөгдөөд ингээд юундаа чадвараа дэвшлүүлээд одоо суралцаад явж байна. Манай нэвтрүүлэг маань шинэ жилийн нэвтрүүлэг учраас уламжлалт ёсороо 2025 оноод өгнээд бидэндээ сэтгэлээ хуваалцвал бич байхаас эхлээд. За мэдээж өнгөрсөн он одоо энэ удирч байгаа он маань уран бүтээлүүд маш их олцсон өдөөрөн сайхан шинэ уран бүтээлүүд цацагдсан. Шинэ уран бүтээлүүдээ хийж ихэлсэн тийм гайхалтай жил болсон. За сая 10 сард бас сайхан шинэ ихтгэл дамдад сайхан найзуудтай зөөлөд нөхөрлөлийн тухай сайхан уран бүтээл одоо айц хөгч Тэмүүжингийн аялгаа шүлэг одоо манай учрал Тимон буюу учрал миний одоо уран бүтээлийн анд тий учрлын маань шүлэг юм гоё бас нэг сайхан дуу бас бүтээл ингээд бид гурав одоо бэлдэж ингэж гаргасан байгаа. Миний хувьд бол мэдээж 20 жилийн хугацаанд зогсолтгүй уран бүтээлүүдэд хөргаад ингээд үзэг сонсогч нартайгаа бас уулзаад бас гоё өөрийгөө бас гоёор илэрхийлээд гоё өөрийнхөө дуулж байгаа шинэ сэдвээр бас сайхан байгаануудыг хийж хүмүүстэй яа гэж бодлоо яаж хэлж байгаа. Мисс Монголиогоос төрсэн тэргүү мисс. Чимэгтэй энэ өрөө мэндийг хүргэх урилга аваад ирсэнд баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За миний энэ оны зорилго нь Монголын тэргүү мисс болох байсан. Тэгээ зорилготой хүрсэндээ маш их баяртай байгаа. Мөн саяхан 63 дахь удаагийн Miss International тэмцээнд их орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн байгаа. Говьсмөр Монголиа. Одоо тэрний тайлбарыг удахгүй хэлнэ. Энэ нэг жил болгон яг Японд мэдээж Miss International зохион байгуулагддаг. Miss Mongolia тэргүү мисс авсан оролцогч Miss International оролцох эрхтэй болдог. Тэгээд жилийн зохион байгуулах комиссийн шийдвэр одоо юу гэдэг нь форматын дагуу энэ удаа төрсөн нутгаа заавал хийх ёстой. Зөв гоё шүү дээ. Надад бол маш гоё санагдсан. Энэ удаа өмнө тийм жишг байхгүй байсан учраас бидэнд их сонирм өгөөс содон сонсогдсон юм шиг байна. Тий, өмнө нь ер нь олон улсын тэмцээнүүдэд улсынхаа нэрийг дууддаг байсан. Гэхдээ хизээж төрсөн нутгийнхаа нэрийг дуудаж байгаагүй. Тэгэхээр энэ маань хүмүүст шинэ содон байсан баг. За баяр чимэг маань бол өөрөө хэлье гэж хэлээгүй юм байна шүү. Тэгээ танаасаа зохион байгуулсан угаасаа юу тийм юм шүү дээ. Тэгэхээр бүх улсын мисүүд бол төрсөн нутгаа бас дурдсан юм байна шүү. Яг нэг бодлын бөхчүүд маш олон цолгоомш нь дууддаг тийм. Яг тэр шиг дуудуулахыг хүссэн маш олон хүмүүс яг чиний энэ сенсацаас улбаалаад өөрийнхөө овог нэрийг төрсэн газар нутагтайгаа хэлсэн постуудыг орлон оруулсан байхыг харсан. Тэгээд одоо Бямжоонбатсын Эрдэнэт Улаанбаатар Эрдэнэт Монгол гэх шиг тийм. Алдар мөнхийн хувьд. Миний хувьд 2025 ер нь хувийн амжилт их дүүрэн байлаа. Яг нөгөө нэг том тэмцээнүүдэд орох одоохондоо цаг нь болоогүй ч гэсэн нөгөө нэг тэрэндээ бэлтгэл маань их амжилттай явсан. Анх яг энэ оны 3 сарын үед би энэ үзүүлбэрээ ер нь жоох эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд анхны энэ үзүүлбэрийг одоо тоотоо нэг 20 хүн л Монголд хийж байгаа байхгүй. Тэр дундаасаа анхны одоо 8 давхар цилиндр дээр гарах сая харсан шүү дээ. Ингээд 5 давхар урж байгаа. Тэрийг 8 давхар дэшиг өөрөөд анхны тэгж гарсан хүн болсон. Тэгээд тэрэндээ бас амжилттай байгаа. Тэгээд цаашдаа одоо Монгол циркчд маань юм хамтлаг номероор ингээд групп номероор ингээд дэлхийн циркийн том тэмцээнүүдээс гала тоглолтуудаас ингээд амжилттай яваад орж ирж байгаа. Соло циркийн одоо ганцаарчлсан үзүүлбэр хийдэг хүмүүс маань ховор байхгүй юу. Ер нь бол яг ингээ эрэхтэй ганцаараа явдаг. Тэгэхээр миний дараачийн зорилго бол ер нь
юу том фестивалуудад тэмцээнүүдэд энэ соолоогоор Монголоос гарах зорилготой байгаа. Тэгээд тэрнийхээ нөгөө нэг яг 60% руу ингээд орж эхэлж байгаа. Одоо тэгээд бэлтгэл маань ер нь бэлтгэл ажил их сайтай байлаа. Өнөөдрийн нэвтрүүлэгчсэн гинтийн бэлгээр дүүрэн байгаа. Юу байгаа вэ? Эхлээд зочтой ундаач усаар тайлах уу? Манай студийн эзэгтэй маань. Тийм. Тэгээд би шууд харин хасан чирээс задлж байгаагүй юм. Тэгээд одоо манай 100% жимсэрэ гранины жүүсийг задлаад угаарай. Сахарын агуулмж багтай Big Force Classic Cola хамтран ажиллаж байгаа. ганц мисээ сайхан дайлаад өгөөрэй манай хоёр ч юм маань. Би жоохон хоол байгаад дээ. Хоолоо хийгээд өгөөрэй. За манай нэнэ маань ажил нөх. Айлнаас уу. Айлнаас. Яг ширээнийхээ чимэг болсон амттнуудаараа зочдод ажиллаж байгаа шүү. Тэгээд За баярлалаа сэтгэлийн илэрхийлэл Merci brand. За ингээд Оо яаш. За баярлалаа. манай нэвтрүүлгийн эдэнээс амсаарай. Оо за. мэдээж Merci маань маш олон төрөлтэй. Самартай, сүйтэй, кокотой, тэгээд хавхан өөрсдөө хаалсан амтаа сонгоод аваарэ. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор сонирхолтой хэсэг байгаа. Та гуравт маань зориулаад тус тусад нь бэлэг бэлдсэн байгаа. Тэр бэлгийг та гурав босож яваад хайж болох юм байна. Та гурван яг живүүрт байгаа гэсэн үг шүү. Тийм үү. Тий, тэгээд мэдээж бэлэг юм чинь гоё падаар тийм гоё сав баглаа бодолтой байх нь байна. Тэгээд доор нь нэрийг бичсэн байгаа учраас магадгүй хин нэгний бэлгийг олцсон бол олоогч. Тий авчаарай. Өөртөө авчаарай. Эзэнт нөгөөрэй гэж байгаа шүү. Өгчөөрэй. Эзэнтэн тохирсон бас дотор нь бас бэлэг байгаа авчраас тийм ээ. Тэгэхээр манай ойрхоноороо алдрам мөх маань яваад манай бүсгүй маань нэлээд урт палаачтай. Тань тийм бас Учраас би явах тий. Энэ хаваар юм шиг шүү Ер дээ. нь бол Оч үгүй. Тэг. Тэгээд доотлол нь нэр уусан бичсэн байгаа шүү. Шууд өөрийнхөө гол. Оо тийм үү. Оо за манай алдрам мөх маань өөрийнхөө бэлгийг бошоо газар дээрээс нь олцсон байна. Манай бичиг маань өөрийнхөө болон манай мисс Оо би бол баяр шимгийн. өөрөө За тэгвэл хоёр хамтарч байгаа манай миссийн бэлгийг олоод өгчдөг үү. За ер нь гацуур мацуур хавцаа байж магадгүй шүү. Доор хоёр байсан бол дээгүүр нэлээ өндөр бүсгүй ирсэн учраас гацуурны наадах чинь Энэ. болчихсон. олцсон уу? Юм нэмээд. та угаасаа манай Мэдрэмжтэй нэвтрүүлгийг тайз мэдэж хувцлаад ирсэн юм шүү. Өөртөө танаас ямар хөө юутэй юм бэ гэж асууж ирсэн. Тийм бага. Энэ жилийн өнгө. Уусаа айгүй гоё харагдсан. За тэгээд 3-2-1 гэж байгаа бэлгийн задлыг тийм ээ. За, Ямар бэлэг манай уран бүтээлчдийн зүгээс Бэлдсэн бэлдсэн. байгаа юм болоо. Гэтэ дандаа бэлэг гэж бас бодхоосоо илүүтэйгээ бас янз янз юм байгаа шүү. Горччвоо. Тэгээд би бас тий том хүлээтэй байна. Тийм нэг юу ч гэж боддог шүү. За. Хайбан гушны баярын нэвтрүүлэг маань гинтийн бэлэг нэг хөө задраа дотор нь асуулт эсвэл юу ч хийж магадгүй. За би ч хаас ихлээд асуултаа уншаад тэгээд хариулаад явчих. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Force Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За бичүү ахиж үед уралмааргүй байх хэмээх тренд бий болгосон. Тэртээ одоо 10 Хэдэн оны дуу юм бэ? 8 жил юм. 2007 онд ч тий 18 одоо баг 19 жил болох гэж байна. Манай хайптай чадсан үү? Тийш тий 2007 6 он бичгтээ 7 онд цэцэгдсэн. За тий. За ахиж үед уралмааргүй тренд бий болгосон. 2025 онд ямар саналаас эмортлоо тацгалдснаа яруу тодороор илэрхийлээч. Энэ жил таныг юу ямар хуу тренд гаргасан бэ л гэдэг утгаар асууж байгаа юм Харин би. Тий. За Би дурлмааргүй байна гэд одоо би дуу хийт болсон шүү дээ тий. Тэрнээс хойш юу дахиж өөр тийм юу гаргасан уу л гэж ашиг байна тий. Энэ оны хувьд Энэ тий. энэ оны хувьд. Тий. За энэ оны хувьд харин ихтгэл дандамна гэж сайхан уран бүтээл, сайхан найддаг төдтэй зориулж ер нь сайхан үерхэл амьдралд бас сайхан түшиг тулгуур болдог, сайхан амьдралд бас нэг явж байхад ганцаардах, гуних, гутрах. За юу вэ тиймтэй хүний амьдралд энэ олон даваа бэрхшээл саад байдаг л да. Би Facebook дээр саяхан өнөөдөр өчтөрхөн нэг пост оруулсан. Анх би дуучин болоод нэг жоохон юм ярьчих уу, жижигхэн юм ярьчих уу. Дуучин болоод өөрийн бүхнээ гэдэг дуу Будаггийн уруулын амт гэдэг дуу гаргачаад дөнгөж оюутан болоод яг төгсдөг жилээ жоохон юм уучраа болтгоо одоо Улаанбаатарт амьдрах тийм орон байр байдаггүй. Жоохон юм хүн хэцүү. Тий, ер нь тий. Тэгээд эхнэр маань яг төгсдөг хавар 2005 оны хавар эхнэр маань жирэмсэн болцсон байдаг. Хоёлаа юм нэг батлан
ялгаагүй нэг орчинд хотод байгаад байгаа байхгүй ямар тийм дуу нь яг тийм айхтар одоо юу гэдэг юм супер ингээд яваад байхгүй тухайн үедээ тийм тэр чи алгуур хүрэн тийм сошиал интернет ч ертөнц байхгүй аяг удаан ингээд FM-ээр ч юм уу телевизээр л явдаг байсан юм үйл дээ. Тэгээд 9 сарын 1-ний өдөр хүмүүс хичээлдээ сургуультай явж байхад би сургуульд төгссөн хүн чинь ажилгүй хүн чинь эхнэрээ дагуулад ээж аавдаа хэлэхгүйгээр нут руугаа явж байгаа юм л да. Одоо юг аваад эхнэрээ аваад тэгээ очиод нэг ёсондоо болж өрөөд хотод л ер нь барахгүй юм байна да. Ер нь одоо би ер нь яг явгаасаа өмнө би чамд гээд миний ярьсан саяын дууга цаццсан 8 сарын 20-нд цаццсан. 9 сарын 1-нд явж байгаа. Яг үр дүнгийн үзээг явчихж байгаа байхгүй. Тэнгуутал тэнцээрээ чимээгүй шиг малаа хариулаад би ч өөрөө малчин айл яваад малаа хариулаад одоо ингээд хонь малаа хариулаад хэлэхгүй ингээд тэр хүнэндээ ингээд гүгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өглөөс ирсэн чинь гэрийн урдаас гэрийн маань одоо яг гэрийн хаалгаараа гарч ирсэн чинь гэрийн баруун урдаас нь 3 алхаад ирж байна. Тэнгуут нь найз нь гайхаад одоо энэ юу хүн блэ гэдээ харж ирсэн чинь миний оюутны байрны 3 найз маань холоос ингээд зориод ирж идэх байхгүй. Хааугаад баг 300 км-ийн цаанаас манай гэрийг яаж мэдсэн хааугаад тэр хөдөөний герт маань ингээд ирээ замын унаанаас буугаад ирдэг байхгүй. Тэгэнгუут нь би одоо энэ юу хийж явна хөөе нандуудаа гээл тэрвэрлдэл бөө юм болол ингээд за яг л өдрөө ингээд тэгэж өнгөрөөл оройн мал залаа хотлуулсан дараа гэрийн маань хойдолдог чингэлгийн ард хөдлөө суугаал орондоор байдаг нэрмэл байдаг гэсэн. Нэрмэлээ нууцаар авч нөгөөдөө ингээд ягаал за санаа бодлоос чи нөгөөд намайг сонсч чи ингээд урлагаасаа ингээд болж байгаа юм уу чи ингэж болохгүй шүү. Чам маш том ирээдүй хүлээж байгаа найзаа. Одоо Улаанбаатар хотод FM сувг солиход л чиний нөгөө би чанд буюу өөр юм бүхнээ дуу бодоггүй бол яа. Энэ дуунууд чи явж гинэ. Одоо чи бити ингэж шантраараа найзаа. Чамайг одоо авч явах гэж ирж гинэ гэж. Тэр найзуудаа үгэнд ороод Улаанбаатар руу орж ирсэн. Маш зөв юм болсон. Тэр тухайн жилээ тухайн одоо яг энэ шинэ жил болоод тэр дуу маань маш амжилтанд хүргээд одоо тоглолтууд маш их захиалга аваад өгөөж урлаг өгөөж янжимл хамбурах маань ивэ гэдэг шиг. Тэгээ бичиг арай өөр одоо төвшөнд одоо амьдралын баталгаатай болгож өгсөн. Тэгээд тэр улбаалаад олон жилийн дараа бодож яваад итгэл дандарна гэдэг дууг 2025 онд бодож ингэж гаргасан юм байна. Тэгээд энэ дуугаа сайхан найзуудтай амьдралд ер нь яг унаж босож юу гэдэм бэ? Хүн ер нь амьдрал дан ганцаараа явна гэж ерөөсөй байхгүй юм байна. Хин нэгэнтэй зөвлөлт хэрэгтэй болно. Хин нэгээс үлгэр дуурайл авах хэрэгтэй болно. Ийм орч гэдэг юм уу? Энэ дуу гаргасан байгаа шүү. Энэ одоо ингэж ийм урамтай гарсан. За баяр чимгийн хувьд энэ асуулт нь юу гэсэн байна? Дуулим талын цэцгэрхүү сайхан бүсгүй та дугуй толны өмнө өдөрт дунджаар хідэн удаа эргэлдэхдээ ямар дуу амандаа хвчлаа илдэг вэ? Толны өмнө их эргэлдэг байх та тий. Мэдээж тийм шүү дээ. Байнга л үттэй. Тий, эргэлдэнэ. Гэтэ дуу аялдаггүй. Зүгээр дуу сонсдог. Яг нөгөө тэмцээнд оролцож явах үедээ тайзан дээр тавигдчихсэн дууг сонсдог. Тэгээ яг нөгөө илүү тийм өмнө нь амжилттай одоо амжилт гаргасан үеийнхаа дууг сонсохоор аз жаргалтай болдог. Тэгээ тэр дуу маань Minefields гэдэг. Алдар мөнхийн хувьд асуулт нь юу Дуулахгүй гэсэн бэ? Монгол хүмүүс байхгүй. Өөрөө уулзал байгаа тийм. Хөөх юм чи юу гэлээ. Үргэлж тэнцвэрээ хадгалж явна гэж юу ах вэ? Та хамгийн сүүлд хизээ тэнцвэрээ алдан халтирт жунсан тухайга өнгөтөөр яриач гэсэн. Яа. Тэр халтарсан ч юм уу тий. Халтарч унсан. За яах вэ? Амьдрал дээр. Амьдралд энэ бол ер нь миний хувьд юм байт юм аа. Үзүүлбэрийнхаа тэнцвэрийг хадгалахаас илүү ер нь амьдралын тэнцвэрийг хадгална гэдэг л хэцүү байгаад идэгэн. Одоо за үзүүлбэр дээрээ би жишээ аваад ярьж л та энэ үргэлж тэнцвэрээ хадгална гэж байхгүй л те. Энэ мэдээж нөгөө нэг зарим өдөр удаан гоё баланслж тогтох ч юм уу зарим өдөр унна. Тэгээ миний хамгийн сүүлд халтардгүй балансаа ингээд дунд нь алдаж ундаг байхгүй. Тэгээд тэр унсан тухайгаа ярихад би нөгөө нэг 9 давхар руу ингээд гарах гээд энэ санийх шиг нэг ширээ авчирсан байсан харснаас. Өөрөө эскортыг ивдэх гэдэг. Эскортыг ивдэх гээд жоохон ингээд сая 108 сард байхаа. Бэлтгэлээ хийж агаад тэгээд болоод ангууд нь за ширээн дээрээ гараад 9 давхар газар хийсэн эхлэв. Тэгээд ширээн дээрээ гараад 9 давхар дээр гараад үзье гэж тэр дээш шиг өндөр газраас 2 м рүү гараад ирж байгаа. Тэгээд тэр дээрээ баланслж агаад нэг жоохон ингээд эвгүй гიშгтэл алдаад шууд газар руугаа унсан байхгүй. Газар руугаа тэгээд би хөлөөрөө нөгөө нэг цилиндрүүдээ бүгдийг хаяад үсрээд ширээнээс доош үсрээ буухад доор нөгөө нэг юм чулуу байж таарад тэр чулуун дээр өсгийгөрөө унаад тэгээд өсгийгөө бяцалжсэн нэг тийм гэмтээ ямар амар. тэгсэн нэг юу вэ? Тэгээд тоглолтондоо нэг сар гарan хазгар хөлтэй ингэж ороод тэгээд тоглолтоо болгоод явж исэн.
өдрийн бараг нэг 5 цаг 4 цаг орчим бэлтгэл байна. Бид нар чинь нөгөө нэг тоглолтын хугацаа маань их богинохон. Одоо би нэг 6 минутын үзэлбэр хийхэд өдөртөө нэг 5-6 цагийн бэлтгэл заавалж хийх шаардлагатай. Хэрвээ бэлтгэлээ алдаад форм алдаад 3 хоногод л эргээд баланс маань нөгөө нэг алдагдаад би одоо форм алдна гэсэн үг. Тэгээ бас хамтрагчтай байх хэрэгтэй тий. Тэгээ хамтрагчтай туслах хүнтэй байх Тэгээ хэрэгтэй. сая сарын албанд ажилласан манай найзаагаа танилцуулаад баярлалаа. Манай найз би нэг товчхон танилцуулж байгаа. Энэ манай найз маань нөгөө нэг юу багасаа цирк хийсэн. Тэгээд энэ үзүүлбэрийг анх 8 настайгаас хойш хийсэн 20 жил гараа хийсэн манай найз байгаа. Тэгээд бид хоёр ингээд хоёр талаасаа уулзаад танилцаад сая 1 жил цуг нэг гэрээнд яваад тэгээд хамт ажиллаад танилцаад ирсэн. Тэгээд нөгөө найзаагаа ирээд тусал. Уг нь яг манай эхнэр бол надад тусалтай. Манай эхнэр Египтэд ажиллаж байгаа. Дуучнаар. Тэгээд Египтэд Одоо дөөрийн дууч нь уу? үгүй. Юу одоо юу гэх юм бэ? Тэр resort хотелууд ингээд амьд хөгжмийн хамтлагууд авдаг. Тэр дунд нөгөө амьд хөгжмийн хамтлагт соло дуучнаар, гоцлол дуучнаар, эмэгтэй дуучнаар ажиллаж байгаа. Тэгээд нэг 3 сарын гэрээтэй. За. Шинэ оны мэндийг хүргэе. Одоо халуун орнд Египтэд халуун дагаа бах та. Шинэ оны минь тайртай. Одоо дартсын тэмцээн явна. Дараагийн 2 дахь үе. Манай хайр 31 төрөл маань хид хідэн үетэй. Үе болгон ахих тусам даалгавар хөндөрнө. Тий, тэгэхээр одоо тайзан дээр дартс бэлэн болсон байгаа. Тэгэхээр дартсны гол зүйл нь бол оноо цуглуулдаг тийм үү. Гэхдээ энэ удаа бид оноо цуглуулахгүй. Дартсан дээр тухайлан бэлтгэсэн гоё зурагнуудыг бэлтгэсэн байгаа. Энэ зурагнуудын ардталд гинтийн бэлэг буюу гоё бэлэг бий эсвэл шийтгэл бий. Тэгэхээр та нар өөрийн хүссэн тэр гоё өөр таалагдсан, өөр чиний сонирхлыг шин татаж байгаа тэр зурган дээр сумаа тавина л гэсэн үг. Одоо юмны дөрөвд аливаа нөхдөд залуучууд бүсгүүчүүдтэй ladies first гэдэг тийм ээ. Би бүсгүүгээ хамгийн дөрөвд орж байна. Бүсгүү маань энэ зогсоороо. Нийтдээ 2 тооч ивэ. Таны зогсож байгаа бол ирчүүдэд зориулсан. Бүсгүүчүүдэд бол нэг алхам дахиад урагшиж болно гэж байгаа шүү. Тэгэхээр өшөө нэг алхаад энэ зураасан дээр ирвэл танд боломж бий. Тэгээ манай бүсгүү нь өөрөө уурч алхахгүйгээр ч зоочих гээд байл та. Хаагаар за энийг авъя гэж зоо. Тий. Тэгэхээр за энэ гринч байна. За happy new year гэсэн гоё бууг байна. Снэгүүр ачка байна. Цасан өхөн байна. Цасан хүн байна. Том гацуур, жижиг гацуур, оймс. Энэ ард юу ч хийж болно. Бас гринчийн ард бэлэгч байж магадгүй, шийтгэлж байж магадгүй. Ингээд танд 3 сум илгээх боломж байна. Тэгэхээр за нэлээ манай энэ тэтвэн хэр хүнд вэ? Нэлээ хүнд байх шиг байна те. Шитгэж байгаа тэртэй байж магадгүй шүү. Манайхан бас ойлгоорой. За ингээд эхний сум. Оо, эхний сумаараа. Дараагийн хоёрыг шийдэх боломж бол байна. Гэхдээ та шууд энийгээ сонгож болно. За шийдчихье те. Тэгээд магадгүй өөрийг онох юм бол та өөрөө сонголт хийж болох юм уу? Сонгож болно. Оо за. За зүгээр. За хоёр дахь сум бол ямар ч хэлсэн 5 дээр буюу богоны дээхэн тал буусан. 3 дахь сум. За 20 оноо буюу за энэ чихэр байдаг тийм ээ. Ийм гоё чихэр. Чимгсэн чихэр байсан. Гэхдээ энэ удаа манай хамгийн ихний сумаараа яин богоны онсоо, богийг онсоо. За энэ ард за шийтгэл байна. За би баяр чимгээ хүндгэлээ суудлнаа суухыг хүсье. Би энэ шийтгэлийг дуртай яа нандад өгөөд уншиж өгөөж танилцуулаач гэж хүсэж байна. За манай Миси маань жүжиглэх чадварыг шалгаж байгаа юм шиг байна. За Санта Клаус тань руу уцаар ярьж байна гэж төсөөлөөд 10 секунд уцаар ярих юм байна. 10 секунд залах ирэх болгож байгаа юм шүү. Тэгэхээр 10 секунд юм хийж амжих хэрэгтэй. Тэгэхээр би өвөө байна. Хүслэж хийж болох нь шүү дээ. Хүслэж хийж болно. Та надад 10 секунд дуудлага хэд 10 секундын дараа дуудлага тасална гэж. Чинь ураад таших юм. За би залгалаа. За. Байна уу? Байна. Сайн байна уу? Санта Клаус уу? Тийм байна. За, эх онд маань эрүүл их аз жаргал амжилтаар дүүрэн байлгаж өгөөрэй. Баярлалаа. Оо нэрээ хэлээч миний хөө. Хинбэ гэж. Хин залгах чаа. За ямар ч дугаараар нь хөөж байгаад олчихно. Тий. Санта Клаус юм чинь. Тий. Өвөө бол олчихно. За манай бичиж ах. Юу? Шийдэх юм. Яа манай баяр чимгээ маш сонирхолтой хүсэлт 2026 он амжилт бүтээлээр дүүрэн байх нэ. Манай өвөө маань бол хүслийг нь биелүүлэх бахаа гэж бодож байна. За нэг алхам хойшлоод өөр чинь бол ирчүүдэд бол За энэ үү. тий нэлээд хүчтэй шидээрээ. Оо за гэрийн чи бараг л онох шахлаа. Оо за бараг л гэрийн онцсон. За ангаас 3 дахь сум.
Яа. Мэргийн юм байна уу? Гэрийн чирүүл онлоод байсан Угаасаа байж жоохон тээ. шилдэг юм байна. Тийм Шууд байна. 3 сум тийшээ явж штэ. Тий. Энэ гурав ч бараг л барьцсан гэдэг шиг л тийм ээ. Яна шийтгэл байх үү тий. За нэлээд том зургийн ард нэлээд том цаас байна. Тэгэхээр зүгээргүй байна л гэсэн үг тийм ээ. За. Шийтгэл байна. Яг вэ. За би ингээд шийтгэлийг нандаад өгөөд ер нь ямар даалгавар одоо биелүүлээч гэж. За ахыг хэр сайн балет ч юм бас Яах вэ яна. авьяастай хүн бэ гэд сорж үзэж ин гинэ. Тайлан нэрээ урьж байна. Таны манай алдар мөнхийн циркийг тайзнаа таныг урьж байна. Юу вэ? За манай зочны маань за манай хоёр чимэг алдар мөнх хоёр маань хараарай. За ийм зургийг яг одоо поз барих нэ. Харна уу? Бурхан юу вэ? Яна гэсэн үг вэ? Ер нь бол яг ингэ тэмүүлж байгаа зураг байх нь байна тийм ээ. За төгч шүү. Төгч. Одоо хөлөө. Одоо гараа энэ. За нөгөө хөлөө бүр 45 градус бүр дээшиг. Нөгөө За энэ түр холдуулчих хэрэггүй. За тэгээ. За 20 секунд тоолно Гар шүү. налаа найзаа. За зүүн гар дээшээ. Баруун гар дээш юм уу? Хашаа юм байна. За. Нөгөө Баруун тэгээд гар аль ийш. үлнэ. Тэгээд баруун хөлөөд жоохон хоошоо өрөх юм байна да. 45 градус. За лаач яг шүү. За 20 секунд барина штэ. 20 юм уу? 20 За нэг хөрий. За ойлголоо. За нэг хөрийн 3 жоохон юу аваагүй харагдал уучлаарай. За. За 23. 20 1 За 18 яг байна штэ яха болж шүү. 16 15 10 Хөө ямар ч ялгаа алга тэр гар хурууны урагшаага 19 Баг хөл чанаа. За саяныхыг бол хурдлуулчлаа. За. Тийм ээ. Яг ингэ. одоо тэр подин дээрээ сая та зогсчихсон. Тэрийг жоох алдчих шүү. манай тэр босох алдар хэрэгтэй, мөх таасан бол амархан биелүүлдэг Тийм тийм. алдар мөн хөдөлж. За би нэг дөхөөлөл явах гэсэн. Харин тийм лээ. Үйл дэлбэрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаан төгс төрх. Түлип. Таны гол сайхан хувьсэл хийн. Эволюдэр. Нэлээд хүчтэй шийдэх хэрэгтэй. Байн маань жоон хатуу маань зураг наацсан учраас зогдох магадлал маш бага байж магадгүй. Оо за. За Тэгтээ тэгвэл скил бол байна. ингээд тэр доош яваад өглөө. За зүгээр. Одоо ингээд би энийг алдах юм бол яах юм? Дахиад боломж. дахиад 3 удаа шийдэх боломж дахиад олгож болно. Ой за сасуг мөн. За. Тэглээ онцоо сасуг. Ямар ч гэсэн сүүлийн сумаараа бол байг амжилттай онсон. За юу гэдэг юм бол тоо. За ингээд камерман байна уу? Ингээд энэ арт ямар бэлэг байсан бэ гэхээр бэлэг. Гарын байна. Гарын бэлэг. Гарын бэлэгний эзэн болсон байна. За манай Хувааж идэх мэлэгтэй боллоо. байжгараа. За ингээд ийм гоё цасан хүн онсон учраас манай хамтран ажил байгууллага Mercy баярсан талархсан сэтгэл хэлээгэл Mercy-г эзэн болж байгаа шүү. Баяр хүргье. Мэргэн байлаа. 2026 он яг ийм гоё мэргэн байгаарэ. За баярлаа. Ямар үү? Баярлаа. Оролцогчдоос хамгийн азтай байна. Одоо энэ сайхан бүсгүй, энэ сайхан дуучнаа одоо тэгээд шийтгцсэн юм чинь бас баярлуулахгүй бас болохгүй шүү дээ, тийм ээ. За тийм ээ тий. Одоо Тэгээд шийтгэлийг маш амжилттай гүйцэтгэсэн учраас та хоёртаа бас баярлалаа гэж талархалаа илэрхийлж байгаа шүү. За баярлалаа. баярлалаа сэтгэлээ илэрхийлгээд байна шүү тий. 2025 оны онцлог мэдээ манай 3 зочны тухай олон нийт инхүү ярилцжээ. Харин одоо үнийг өөрсдөө уншаад үнд тайлбар хийх цаг ирээд байгаа юм. За 2025 оны онцлог мэдээ гэж. Хөөх за юу гэж. Ийм урт мэдээ байна. За тэгээ та гурав маань яг өөрсдөө тухай уншаад Хэмээх хийх өрн бүтээлүүдтэй болж. Оо. хайбаг гочны баярын нэвтрүүлгийн онцлог мэдээ та бүхэндээ хүрч байна. Хөтлөгч бич үү? Оны онцлог мэдээ. Шууд юу агийн юу яг. Тийм зөвхөн. Шууд ингэ. Будаггүй уруулын амд өвөл хайр хэмээх хийт уран бүтээлүүдтэй болж соёл ургийн сувлынхаа оюутны ширээнээс хөгжмийн ертөнцид хөл тавьсан дуучин бичүүгийн урагт өнгөрүүлсэн он жилүүд 20 дахь оноо үдэж байна. За, гэр бүл амьдралдаа авч явах хүндхэн даалгаврыг хажуугаар би чамдаа хайртай зэрэг олон хүрсэн хийт дуунуудынхаа бичлэг клипийг зээлээр хүртэл бичүүлж явсан хэмээн дурсдаг. За, сайхан мэдээлэл бол зүв байна. Хүндгэн цаг үе бүрийг туулж урлагийн тайзнаа ассаар байгаа эрхэм дуучинд уран бүтээлийн зам ориглон өөдөө байх болтугай гэж. Хиймэр өөдөө байгээ. Баярлалаа. Мураа. За баярлалаа. За
Яасан гоё юм чи миний саяны мэдээлэлтэй холбоотойгоор яг миний мэдээлэлтээс аваад бүр ингэсэн байна шүү дээ. Тийм байх тийм. 20 дахь жилдээ гэж байгаа шүү. Ер нь бол Ах нь яг Балхчийн дохын сайн дуудахад тэмцээн гэж яриул 22 3 жил болжээ. 2003 онд болж ирсэн. Одоо энэ телевизүүдийн шоунуудын баг анхдагч. Voice одоо юу гэдэг My Voice, Universe Best Songs эдгээр эдгээрүүдийн тэмцээнүүдийн хамгийн анхдагч телевизээр зохиогдож ирсэн тэмцээнүүдийн анхдагч тэмцээнд оролцож одоо олон сар уран бүтээлч түүнээс хойш уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Би баг санаад шиг болоод гот яг тэр нь 22 юм бахаа. 22 жил өнгөрч байгаа байхгүй юу? Яг миний ахыг нь яг уран бүтээл төрөвж эхэлсэн ба сая би нөгөө хэлсэн. Би чамд яг дууга бичвэл цацчаад ингээ хөдөөмөдөө яваад гэдэг чинь энэ бүгд яг миний уран бүтээлтэй холбоотой. Тэгээд тэр талаараа аюу гоёор мэдээлэл юм их гоёор үнэн зөвөр аваад оруулсан байна. Баярлалаа SPN. Тэр нэг Ямана 2025 оны дараагийн онцлог мэдээ Мисс Баяр Чимгийн тухай онцлог мэдээ өөрөө уншиж тайлбарыг яг одоо өгөхөд бэлэн болсон байна үлээ Ацгай. За. Оны онцлог мэдээ төрж өссөн говь алтай нутгийнхаа нэрийг дэлхийн тайзнаа алдаршуулах азуудыг Монголын мисүүдээс анх удаа хүртэх хувь Мисс Монголиа тэмцээний үндэсний ялагч Баяр Чимэг тохиолоо. говь сүмбэр гэдгийг буруутсан байна уу юу? Тийм байна. Тийм байна тий. За уучлаарай буруутсан байна шүү. Говьсүмбэр аймгийн Шивээгов сум төрж өссөн. Тий. Бүр ингэж дэлхийн тайзнаар ингэж хэлүүлэх хүртэл юм шалтгаан болсон байна шүү дээ. Тийм шүү дээ. За, эвж болох багын мөрөөдлөө сэтгэл судлаа чимээг мэрэгжил болгон суралцаж яваа. Мисс Бүсгүй хамгийн анх Мисс Монголиа 2022 тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлж оролцож шилдэг 15 шалгаснаас хойш 3 жилийн турш зорилго тавин өөрийгөө хөгжүүлсний үр шимийг энэ онд хүртэж Мисс Монголиа тэмцээний 21 дахь ядарчаар тодорсон. За, тодорсон төдийгүй дэлхийн топ 4 тэмцээний нэг болох Мисс Интернэшнл тэмцээний тайзнаас говь нутгийнхаа нэрийг цуурайтууллаа. Мундаг. За тэмцээнийхаа талаар зах тухаас нь яриул те. Ер нь хэр болж өнгөрөв. Японд болсон штэ тий. Тэгээд ганцаараа явсан гэдэг байгаа тий. Хэр хүнд байв. Ганцаар явна гэж юу хэцүү штэ. Ялангуяа олон улсын тэмцээн. 63 дахь удаагийн Мисс Интернэшнл тэмцээнд маань нийт 80 орны миссүүд оролцсон. За тэгээд анх удаа хилээндээс алхаж үзээд анх удаа онгоцон суусан, анх удаа одоо гадаадд ганцаараа ингээд өөрийгөө авч явах хэрэгтэй болсон. За мэдээж одоо хилээндээс алхаснаас хойш Баяр Чимэг гэдэг нэрийг мартаад Монгол гэж намайг хүмүүс Монгол гэж дуудаж байгаа. Тийм болохоор аль болох эх орныхоо нэрийг өндөр дөрөвгөөд хариуцлагатайгаар оролцсон. Тийм. Энэ жилийн тэмцээний онцлог маань нөгөө нээлтийн хэсэг дээрээ бүх орны миссүүд өөрийн нэр овог, төрсөн нутаг, эх орныхоо нэрийг дуудсан. Мөн нээлтийн бүжиг, шинэ номинацууд бас нэмэгдсэн байна. Тэмцээндээ 3 чемпионатай явсан. Тэгээд яаж өргөжлөлөө хүн чинь яг үүндээ хоёрхан л гартаа штэ тийм үстэй. Яг нөгөө онгоцны буудлын дээр бууж хахад монголчууд тусалсан. Тэгээд бусах замд бас монгол хүмүүс маань тусалсан. Тийм миний нөгөө ачааны даац хэдрээд тэгээд нөгөө чемпионуудынхаа даацыг тэнцвэржүүлэх гээд онгоцны буудлын дээр шалаар нэг хувцас тараагаад тэгээд байдсан чинь монгол хүмүүс ирээд тусламж хэрэгтэй юу гэж асуусан. Бүгдэнд баярлалаа. Манай мисийг дэмжсэн та бүхэнд баярлалаа. Хаа явсан гэдэг. Цаараа явж байдаг тий. Тийм туслаад байдаг те монголчууд ер нь бол. Гоё дурсамжтай түүхтэй анх удаа хилээндээс алхаж байгаа гэж тийм. Тэгэхээр энэ бол яг би одоо анх удаа хилээндээс алхахдаа бүр ингээд амар их санагдсан баха. Харин айжсэн тий. Тэн чинь бүр улсын орноо төлөөлөө тэмцээнд явж байдаг тий. Ер нь нэлээ айдтай санах очиж хахад тэгээд яг тэмцээн маань зохион байгуулалт нэлээд сайтай, чанга диктатуртай байдаг, миссүүдийгээ ийшээ явуулахгүй. Тэгээд айгүй шахуур хуваартай байдаг болохоор өглөө 4 цагт цагаас эхлээл нүүр үсээ янзлал хувцснуудаа бэлэн болгоод орой 10-11 цагийн үед үйл ажиллагаа дуусдаг. Тэгээд үйл ажиллагаа дуусны дараа мэдээж маргаашийнхаа хувцснуудыг бэлдэн, маргаашийнхаа үзүүлбэрийг бэлдэн гээд шөнийн 2 цагт унтаад тэгээд дөрөвтөөс ирдэг. Оо за. За энэ тайзны ард бол маш нарийн зохион байгуулалт маш их одоо юу гэдгийг ачаалттай байдаг шүү. Энэ бол зөвхөн та бүхнийх нь ашиг. Зүгээр хэсгэр таслаад авцсан юмн дээр одоо манай дүүг та нар амуулга болоорой. Харин эсэргээрээ дэмжээрэй. Тэгээд SPN телевиз Мисс Монголиа тэмцээнийг бас тодорхой хэмжээнд зохион байгуулаад сурвалжлах групп яваад би өөрөө хүртэл яг Японд явж энэ миссийн тэмцээнээс сурвалжилж ирсэн хүний хувьд
оролцож байгаа хүний хувьд маш их ачаалттай байдаг. Одоо түрүүлж 4 цагаас өглөө босгоос ахгуулаад бүхэл өдөржингөө хөтөлбөр, дан хөтөлбөр донд явсаар магаад 20 он бүтэн нэг сарыг өнгөрөөдөг байхгүй. Тэгэхээр энэ том ачааллыг энэ Монгол охин тийм ээ ганцаархнаа ингэж авч гарсан нь бидний хувьд бол маш их бахархам зүйл шүү гэдгийг би онцлон та бүхэнд хэлмээр байна. Тэгээд Монгол говь сүмбэр тэгээд аавынхаа нэрийг өөрийнхөө нэрийг дэлхийд хамгаалж чадсан, таниулж чадсан, сенсац болгож чадсан чамаар бахархаж байгаа шүү. Би л бахархсан. Тий. За дараагийн онцлог мэдээ маань манай Алдар мөнхийн хувьд тайлбар нэг хийгээч. За. Өдөр тутмын бэлтгэл сургуулийн төлөө гар хөлөө хідэнтэй гэмтээдэг ч үл хайхран роло боло үзүүлбэрээ үзүүлсээр яваад сэргчин Алдар мөнхөд төмөрхөн химэх хочийг хайрлуул нэн зохилтой. За тэгээд Турк Европоор дамнан роло боло химэх онцгой үзүүлбэрээ олныг гайхшруулах эхлэл нь найз охинтойгоо тавьсан мөрөөнөөс ихтэй гэвэл та итгэх үү? Тийм үү. Энэхүү тэнцвэрийн үзүүлбэрээ 7 хоногийн дотор сурч тоглолтод орвол 100 мянган төгрөг авна гэсэн содон мөрийгөөр сурч эхэлсэн зүйл нь өдгөө түүнийг илэрхийлэх онцгой нэгэн чадвар болжээ гэж байна. Яа. Үнэ юм уу? Тэ энэ ер нь нэг тийм юм болсон. За энэний талаар ярихад одоо манай ихтрэлтэй найз хүн 3 жилийн өмнө бид Туркэд нөгөө нэг Анталиад ажиллаж ирсэн. Тэгээ манай ихтэй нөгөө Солонгост юугаа магистрат төгсчихэд над дээр ирээд тэгээд цуг тэр үед үерхчихсэн. Үерхэж явах хугацаанд хол цайныг үерхэлж явах хэцүү. Тэгээд над дээр хурж ирээд тэгээд бид хоёр хамт амьдарч явах явцад би нөгөө нэг групп үзүүлбэрээ хийдэг. Энэ үзүүлбэрийг болохоор бид өнгөж л нөгөө нэг дээр нь ганц нэг дээр гараа тогтож үзчихсэн. Тэгээд бид хоёр нэг орой ярьж агаад сууж агаад надад тэгсэн байхгүй манай ихтер. Чамд энэ үзүүлбэр аягүй зохихоор харагдаад байгаа юм. Гарахаар ингээд яг гэд харагдаад наараа гэд. Тэнгүүт нь өө тийм үү. Тэгвэл би тоглоомор хэлцэх. За тэгвэл би 7 хоногийн дотор сураад энийг тоглолтод оройны тоглолтод гарчул яхав гэд. Тэгсэн чинь манай за тэгвэл би чам 100 мянган төгрөг өгье гэд. Тэр үед чинь 100 мянган төгрөг ер нь их боломжийн мөнгө. Одоо нэг уг нь тэр 100 мянган төгрөг гэдэг нь одоо бид хөрвүүлсэн л байлаа. Туркиш лирагаар. Зөв. Туркиш лирагаар нэг 1500 лира өгье гэд нэг тэгжсэн. Тэнгүүт нь за тэгье гэд хоёлаа бариад. Тэгээ би 7 хоногийн дотор нөгөө нэг групп бэлтгэлийнхаа хажуугаар энийг бэлдэж үзэж байгаад ая маяа сонсож байгаа. За нэг юм байна гэд. Тэгээд зориглоод орж яг хамгийн анх тоглоод эхэлжсэн. Тэгээд эхний тоглолт яг сандралтай нэг жоохон алдсан байсан ч гэсэн ер нь нэг тийм хүн тийм мэдрэмж байдаг та. За хийнгүүт энийг хийхээр би болох юм байна гэсэн нэг тийм яг л нэг зөв юм руугаа орох гээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгж төрөөд тэгээд юучсан тоглолтод ороод мөрийг аваад тэгээд тэрнээс хойш одоо болтол ингээд үзүүлбэрээ Одоо өөрийнх нь нэрээ уцбалтлаа явж штэ энэ ч одоо тийм ээ. Тийм хай нэг гэж бас тийм. Арталнаас чамд чиний юмыг бас харсан байх шүү. Тэр явдлаас хойш 2 жилийн дараа бид хоёрыг гэрэлсэн. Гэрэлтэй баталгааж одоо тустай гараад амьдарч байгаа. Гоё дүүг байна. Манайх одоо хараас юм болоод мэдсэн байдгийг. За одоо манай дараагийн 3 дугаар левел ихэд бэлэн болсон байна. Улам чангаж одоо та бүхний нэг 5 6 метр хүрээний чинь бас нэгэн сонирхолтой мэдрэмжийг шалгах даалгавар байгаа. Манай Хайб гушны баярын дугаартаа маань хамтран ажиллаж байгаа. Аз жаргалаа хуваалцъя. Энэ бол хүнсний манлай үйлдвэрлэж салбартаа тэргүүлэгч жүр үрийн хамт олон. Тэгээ шинэ жилийн баярын хамгийн гой хүндтэй идэ бол яхаа аргагүй жүр үрийн намтад бялуунууд байдаг. Тэгээ манайх бүгд баярын ширээгээр жүр үрээр чиндэг баг. Аз жаргалаа хуваалцж байгаа. Энэ удаа бид бүхэн та бүхэндээ жүр амтлуулнаа. Жүр үрийг амтлуулаад ер нь ямар орц найрлагатай юм тийм ээ. Доктор нь юу орсон байдгийг Нарийн детальны сонсно. нарийн детальныг та бүхнээс мэднэ. Манай бичиг маань ер нь бол олон жилийн дунджаар бол туршлага бол байгаа хаа гэж бодож байна. Ялуу бол за яах дугаар. Ой жоон Ястай бүдүү марк яг энэ тал дээр. за Бүдүү марк үсттэй. За яах вэ тэгээд. Дэлгүүга. за тэгээ. Яг өчигдөр баг зүйл мэсэдэжсэн. Манай хамт аяг их юм. Бүтээтгүүнээ дээдсийг гоё хэрчмээ аваад ирлээ. Бэлгууныхаа хэрчмийг. Тэгээ манай 27 жилийн түүхтэй. Манай жүрүүрийн хамт олон. За амтлаа тэгээ. Хаад үзье. Ер нь бол би их амттанд их дуртай. Тэгээд амттан 20 болгоход ямар нэг арга хэмжээний төсөлд бол хамгийн сүүл бялуугаа аваад байдаг. Манай өмнөх оролцогч нар бүр яриад эхэллээгүй байхад бүр дууссан байсан. Амтын гэсэн чинь юу вэ? Дахиад бүр шинэ хэрчмийг бид нэхэж ирсэн тохиолдол би дахиж нэг амталмаар байна гэдэг. За яриад дүүн. За Бодоо авах гээд шүү. Орчин бол мэдгүй. Юу ч гэсэн крем нь бол сүүн кремтэй их сүүн амтагдаж байна. За.
Кекснийхэн амт. Юу ямар төрлийн амтанд илүү дуртай вэ одоо энэ амтнуудаас? Тортноос, бэлуунаас. Тортноос нөгөө нэг арцтай торт байдаг да. Тэр айгуу гоё байдаг. Баяр чимгийн хувьд юу гэж бодож байна? Би бас өөрөө ер нь их торт иддэггүй. Гэтэ ойрдоо их торт идмээр санагдаад. За нэр нь Red Velvet тий. Гурил, за сахар, хөөлгөгч. Наа мөтөн хийх. Сүүн крем. Тэгээд өнгө оруулагч орсон байж магадгүй. Тэгээд сүү хэллээ. Сүүн крем дээр нэмэх нь бас сүлтэй. Сүлтэй. Тийм ээ. За би хэлье. За манай гэр бүлийнхэн бол угаасаа хүүхдүүдийнхаа одоо мэдээж бүхэл төрсөн өдөр бүхэл баяр дээр миний ч гэсэн төрсөн өдрийн баяр дээр заавал гэр бүлээрээ ёс болгож байгаа юм шиг манай ихнэр заавал жүүрүүрийн торт авдаг. Заавал авдаг. За энэ бол маш гоё зүйл амттай байна. Орос найрлага гэж одоо би яасан одоо юуг нь яаж одоо юу гэж хэлэхээ би сайн мэдэхгүй. Одоо худлаа ярьжсанс мэдгүйгээр л хэлээ. Тэгээд одоо бол маш их таалагдж байна. Зөөлөн амттай байна. Нялгуун биш байна. Итгэхэд аюулгүй таатай байна. За мэдээж юу орсон гэх вэ? Гурил орсон. Тэгээд ямар ч юмсэн. За тийм байна. Зүгээр гурил бас ордгоо шүү. Гоё гурил. Тий гоё гурил тий. За ер нь бол мэдээж манай жүүрүүрийн хамт олонны маань бүтээгдэхүүн дээж сонголт төрөл бол маш их байдаг, маш олон төрөлтэй байдаг. Тэгээ та бүхэн хэрвээ өөрт сонирхолтой, өөрт амттай, өөрт таалагдсан магадгүй таны бэлгэлж байгаа хүн таны одоо очихж байгаа тэр айлд чинь энэ амт хэрэгтэй байвал та бүхэн гаднах хаягийн дээрээс нь мэдээллүүдээ аваад дуртайг нь аваад өгөх боломжтой. Одоо жишээ нь өнөөдөр энэ бол аль биесний монгол хэллэгээр бол хөрөн хилэн бялуу хэрчим. Red Velvet. Миний хамгийн дуртай төрөл. Тий, ерөнхийдөө яг хуу байнга ордог яг энэ бүтээгдэхүүний орцсон нь бол мэдээж амтлаг крем байж гэн, бяцлагны крем, өндөг. Гурил зүгээр ч гурил шин бол буудаан гурил тэр дундаа бас шинэ сортын сонирхолтой сортын буудаан гурил, хуурай крем, хуурай сүү, шингэн сүү. Сүү бол олон төрлөөр гэдээ бас хэлээдсэн. Ер нь бол зөв. Маш олон сүүний төрлүүд бол байна. Буйсны самрын гурил гэдэг тийм ээ. Ургамлын одоо юу гэдэг цар дуул, шоколад, какао, хөөлгөгч гэх зэрэг орсон байт юм байна. Тэгээд маш амжилттай таасан учраас манай жүүрүүрийн хамт болон манай хүнсний манлай үйлдвэрлэгч зөөлөн, аюу зөөлөн амттай байна шүү. Салбартаа тэргүүлэгч энэ хамт олонны зүгээс юм капкейк гоё амттнуудын дээдсийг та гуравтаа ингэж гардуулж байгаа шүү. За харин тийм Их ээ. бэлэгтэй нэвтрүүлэг байгаа шүү. Бэлэг өгт их дуртай. За баярлаа. Маш амжилттай. Шинэ жил бол өөрөө юм гоё амтатны ширээд үргэсэн юм гоё баярчтай тийм ээ. Тэгэхээр бид бүхний баярыг чимж өгж байгаа. Бид бүхэндээ хамтран ажиллаж байгаа. Жүүрүүрийн хамт олондоо баярлалаа. Аз жаргалаа бид бүхэн хуваалцсаар байгаа шүү. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Swarovski. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Seiko. Нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт оръё. За юу зурхад хэрэгтдэг вэ? Үс асуул масуулахт бол харна. Зурхаад хэрэгтдэг. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор зурхаа гэсэн одоо хэсэг байгаа. Тэгэхээр энэ бид бүхэн зөвхөн Монголын зурхаа биш. Дэлхийн олон улсын хүмүүс улсын онцлогуудаас шалтгаалаад орон орноос түүж авсан зурхаанууд байгаа шүү. За яг. Тэгээ тэр болгоно тэгээ та гурав маань энэс сонгож авах нэ. Тэгээд ард дахь тайлбарыг нь бид бүхэн уншиж танилцуулнаа. Тэгээ та гуравт аль нь их нөлөөлж юм. Төрүүлж ийн алиг Сэтгэл авмаар. хүлээж юм. Тэр баруун талах. За яг. Яг л хаарлаа. За бусдаас үргэлж нэг алхам урд вэ гэсэн үрээтэй манай Seiko брендийн хамт олон цаг маань зурхаан цаг эхэлснийг зарлаж та бүхэндээ ингээд цагны дуу маань эгшилснийг дуулгая. За манай бичүү Хонх тий. хонх. За манай баяр чимэг маань 100 пишин баг шиг байна тий. За хос хүүх тийм үү? Хос Үнсэл. За үнсэлтэл юм байна тий. За бичүү хагас эхлээд хонх. Хонх. Би тайлбарыг уншаад өгчий. 2026 онд сөрөг зүйлээс холуур байх болно гэж таныг. Хонхны дуу уур хилэн сөрөг бодол гэх мэт муу зүйлийг арилгадаг. Японд шинэ жилээр Омисака хотод
дахь буддын шашны сүмийн хонхыг шүн дундын өмнөхөн 108 удаа дуургаж айсуу он сүрэг зүйлээс ангид байхыг бэлэгддэг гэж нь ер. За манай мисс хоёр чимэг маань пишин 100 байна тий. Энэ маань шотландчууд ингэж үздэг юм байна. 2026 онд эрч хүчээр та дүүрэн байх нэ. Та хэрвээ 100-ыг сонгосон бол тэр дундаа олон улсад шотландчууд шинэ жилээр нэгэн уламжлал байдаг юм байл да. Пишингийн бүх үнсийг нь асгаж цэвэрлдэг гинэ. Тэгээ энэ нь тухайн айл эрг жилдээ эрг цэнгээр бэлхэж байх юм байлиг л байдаг. Тийм учраас одоо бол таны энэ пишнийг цэвэрлсэн пишин байх нэ. Тэгэхээр 2026 онд ийм сайхан элбэг хангалуун, цэвэр айрун, эрэг цэнэгээр дүүрэн байх нэ. Тэгэхээр дөрвөн таны өвлийн өвд хүссэн хүсэл чинь бэлэх нэ гэсэн үг шүү. Үнсэл сонгосон байна тий. За энэ болохоор балгарчууд ингэж бэлэгддэг гинэ. 2026 онд хувийн нууцаа бат хадгалах нэгуртай гэж байна. За балгарчууд шинэ жилийн үдэш бүх гэрлээ 3 минут унтрааж хайртай хүмүүсээ үнсдэг. Энэ нь таны нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн одоо үе гэж нэрлэгддэг юм байна. Гоё зурхаа байна. Гоё зурхаа. За тэгээд та бүхэн маань дор бүрнээ мэдээж түрүүн өвлөө өгөн аваасаа хүссэн хүсэлтүүд байгаа. Одоо ч гэсэн бодож байгаа олон нийтэд хэлэхгүй ч гэсэн тэр хүсэл минь биелээсээ тэр бодол минь бүтээсэ гэсэн олон хүсэл мэдээ хүний хүсэл хязгааргүй маш олон зүйлүүд байгаа. Тэгээд бид бүхний зүгээс ийм гоё дугтуу бэлдсэн. За манай жүр үрийн гоё дугтуу байна. За энэ дээр гоё евро шигийн гоё дугтуу байна. Та бүхэн анзаарсан бол яг энэ хоёр талын гацуурн дээр маш олон ийм дугтуунууд үлгэж байгаа биз. Манай өмнөх дугаарын зочид маань 2026 онд өөрсдийн хүссэн биелээсэ гэсэн бүх бодлоо бичиж хадгалсан байна. Тэгээд энэ дугтуун дээр 2026 оны чин сэтгэлийн хүслүүдээ бичиж үлдээгээч гэж хүсэж байгаа маа. Тэгэхээр өөрсдийн 2026 оны хүсэлтүүдээ бичиж үлдээж явах хооронд хамтран ажиллаж байгууллагуудынхаа мэдээллүүдийг та бүхэндээ хүргье. Тэр дундаа бүсгүй таны төгс төгөлдөр оршихгүй. За тэгээд ирчүүдийн ч гэсэн гангараа Австрийн номер 1 брэнд нь бол Swarovski. Та бүхэндээ маш баярлалаа. Мөн ирчүүдийн гангараа уулсан Дамат бэлэн хувцас. Шинэ жилийн гангараагаар ирчүүд та бүхэн сонгож амжаагүй байгаа бол Даматыг сонгоорой. Мөн түрүүхэн ихшгэлсэн та үргэж бусдаас нэг алхам урд байгаарай гэсэн уяатай Японы номер 1 брэнд Seiko брендийн хамт олондоо маш их баярлалаа. Мөн бүсгүйчүүдийн гангараа стил имижийг тодорхойлох энэ брэнд бол Испани Puntramaгийн хамт олондоо гарснаа илэрхийлье. Таны гоо сайханд ховсол хийн Evolve дээрэн брэнд, дур булаан төгс төрх төлөв брэнд, урамлын гоо сайхан Евроши брэндүүд хамтран ажиллаж байна. Мөн баярлсан талархсан сэтгэлийг илэрхийлэн Merci брендийн хамт олондоо маш баярлалаа. Та бүхэн хэн нэгэнд энэ шинэ жилээр баярснаа илэрхийлэх хүсэх юм бол Merci өгөх хангалттай. За тэгээд мэдээж Grani гэж үс 100% жимсний хамттай. За тэгээд Classic Cola эртний 1874 оноос хойш хамт нүргэж хэвээрээ байгаа Classic Cola та бүхэндээ бас санал болгож байгаа. Мөн ширээний чимэг болсон Ориглон дарс Италийн номер 1. Өнөөдөр бид бүхэн Bottega Moscato гэж гоё юм зөөлөн чихэрлэг хамттай та хүн гоё амтан дуртай бол Bottega сонгоорой. Баяр чимэг маань хүсэлтэд бичээд ер нь дууссан юм шиг байна. Мэдээж хүсэлтэд хэлээч гэж бол арай болохгүй байх тийм ээ. Гацуур модоо чимээд өлөвчж болно. Аль дуртай гацуурандаа өлөвчж болно. За манай мисс мод ер нь хамгийн орой хэсэг дээр нь л үлэх болоо да. Өндөр юм чи. За манай алдраа манаас улцсан баг шүү байна тийм ээ. За тэгвэл манай алдраа мөн. За аль нь ч болно дөө. За өөртөө ойр байгаагаар чи сонгосон болно. За манай бичиг маань өөртөө өрөөлдөж өрөө хөлтүүдтэй чих одоо их олон хүсэлт. Ер нь дугтуу маань ер нь багдаад ах шиг байна тийм ээ. Багдаж байна. Яг 2026 он туудахгүй хаяанд ирж байна. Түүнээс өмнө манай энэ ширээн дээр байгаа энэ хөрхөн жижигхэн галт тэрэг манай нэг гоё дуу байдаг шүү дээ. Хүүхэд насанд төрөж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гэдэгтэй адилхан 2026 онд урьдчилаа та бүхний хүсэлтийг илгээгээд та бүхнийг хүлээж явах тэр хүсэлтийг чинь авч явах галт тэрэг маань ирсэн байгаа. Дөрвөн VIP өрөөтэй. Өрөө болгон манай өмнөх зочдын гоё өөрсдийг нь илэрхийлэх дурсгалын зүйлс хадгалаатай байгаа. Авч явах гээд одоо нэг цаг зогсоод байгаа шүү. Йоо бүр. За тэгээд манай галт тэрэг рүү юу үлдээх үү? Бичиг байхаас эхлээд гэн өөрийгөө илэрхийлэх эд зүйлийг ингээд үлдээнэ үү гэд. Хэтрүүлэг эхлэхийн өмнө авчираа гэдэг. Зарим хүмүүс бол мөнгө хийж байгаа. Эх жил энэ маань хэд дахин өрж болтугай гээл тийм ээ. За. Уран бүтээл маань энд гоё шинэ уран бүтээлүүд маань байгаа. Олон гоё аривж болтугай. Memory card, flash disk. Тэгээд энэ уран бүтээлүүд маань аривжиж улам гоё олон сайхан уран бүтээлүүдэд тий Монголын ард түмнээ баясгасан сайхан уран бүтээлүүд улам их төрөх болтугай. Галтыг нэгэнд араад нэгэд хөдлүүл
зогсошгүй гоё урагшаа тэмүүлж явах болтугай. Гоё бэлэгдэлтэй гоё нөтөлд орж байна. Тэгээд ESPN телевизээр хамт олон бүгдээрээ нас шинэ уран бүтээл амжилттай байх болтугай. Та бүхэндээ бүгдээрээ амжилт хүсье гэдэг гоё уран бүтээлийнхаа дээдсээс гоё ингэж хийдэ. За баяр чимгийн үед. За миний хувьд за энэ эмгийг болохоор манай Филиппиний мисс найз маань бэлгэлсэн. Тэгэхээр эх хондоо илүү их амжилттай, аз жаргалтай байхыг бэлэгдээд энэ сувдын эмгийг. Сувд ч бас өөрөө бас айгу бэлэгдэлтэй байдаг шүү дээ. Илүү олон сувд. Найзын нандин бэлгийг одоо тэгэл 26 он л илгээгээд удахгүй найзаа уулзъя Филиппинд. Миний нөгөө нэг анх тоглолтоо хийж эхэлсэн газрын маань одоо нэртэй төлхөрөө осор байгаа. Анталия Тий, гэдэг. Алания гэдэг газар. Анталия дотор Алания гэдэг нэртэй. За. Газар маань яг тэндээс одоо уран бүтээл маань яг эхэлсэн. Тийм болохоор энэ эхлэл маань цаашаа илүү олон амжилт руу хөтлөөсэй гэж Зөв. Ах トゥ хоёрын бэлэгдэл адилхан байна да хоёлаа өстэй. Тийм. тэгж бодоод тэгээд тийш 26 он л байлаа. За хаашаа. Дэлхий тойрох болтугай. Ураа. Тий, ураа. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт дрома. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. Манай зочид маань бол өөрөөсөө нандин хүслүүдээ бол дөнгөсөө бичиж үлдээл хадгаллаа. Энэ бол 365 хоногийн турш 24 цагийн видео камерын дор хяналтанд дор байж гин. Шөнө өлийн өгөн ам маань аваад нисээд би хүслийг нь бол билүү хаа гэдэг бодож байна. Тэгээд бид бүхэндээ хамтран ажиллаж байгаа харьцаж байгууллагуудын бэлгээ мэдээж та бүхэндээ өгнө. Өвөө мөн олон очих газартай учраас төрүүлээ явчихсан байгаа. Бэтэрт бэлгээ үлдээгээд явцсан төлөөлөөд өгчөөрэй. Тэгээд өмнөөс нь цаг үнсээрээ гэсэн. Худлаа яриад байгаа. Тэгээд чамд хэлээгүй надад хэлсэн юм аа. Ийм сайхан зочид ирсэн юм чинь мэдээж манай харилцагч байгууллагад манай жюрийн хамт олон маань аз жаргалаа хуваалцъя гэдэг хамгийн гоё бэлгэнүүдээ та бүхэндээ илгээсэн шүү. Дотор нь юу байгаа юм бэ гэдээ бас олон хүмүүс асуугаад байгаа. Зарим зочдод өгөх та нар өгөхгүй өшөө үзүүлэхгүй явуулсан байлээ шүү гэж. Үзэгч маань асуугаад Яасан гоё юм бэ? хамар болол Тэрвчэн цариг гайхамшигтай үнэтэй. Одоо ингээд маш энэ дотор бол маш олон төрлийн гоё амтнуудтай. Тийм ээ. За ананастай, жимстэй, жимсгэнтэй ийм гоё амтнуудын дээдсүүд байж гин. За одоо ингэ төлөөл болгоод үзүүлчихээ. Одоо ингэ артизан талах сүүлүүд их мод болоод байгаа тий. Дотор гоё жимстэй. Тэгээд ийм гоё бүтээгдэхүүний дээдсийг өгч байгаа шүү. За баярлалаа. Манай бэлэг маань дуусаагүй. Бас манай ерөнхий ивент Бэлэг авдаг нэвтрүүлэгт нь ороод явуулнаар байх хэлээ. манай ерөнхий ивент тэтгэгч Наран группийн маань 45 жилийн энэ жил дахиаж байгаа. Тэгээд Наран группийн маань бүтээгдэхүүний дээдүүдээс хийсэн Дэлхийн байна. алдартай брэндүүд тэр дундаа нэг гоо сайхны бүтээгдэхүүний дээдсүүд Avolo дээрэн байж гин. Ургамлын гоо сайхны үндэслэгч Evroshi бүтээгдэхүүний дээдс. За тэгээд амттнуудын тэргүүн Toffee амтад шоколад. За та манай мис үсээ гоё будаараа гээд манай хоёр залуу хүчсэн гоё үсээ будаараа гээд төлип үснээ будаг. За тэгээд наран лайфстайлын гоё гэр авахын гоё бүтээгдэхүүний дээдсүүд гээд зүгээр задлаад үзүүлэхэд л юм байна. Тэгээд дотор нөгөө бусаж үзсгээ сайхан. Баярлалаа. Тэглэрээ. Одоо миний хамгийн гоё дуртай мөч энэ бол оргилуун нарсан бодуулах торгон мөчөө. Тэгээд манай ихрэн зочид маань гээд баярын ундаан бариад дор бүрнээ тэрс үгээ бэлдэж яахыг хүсье. Зя. Тийм ээ. За ингээд Итали номер 1 оргилуун дарс дотороо маш олон төрөлтэй. Тэгээд өнөөдөр энэ гоё чихэрлэг зөөлөн амттай мускатогоо задлахад бэлэн болсон байна. Талло. Батега. Бүгдэд нь шинэ оны баярын мэндийг хүргэе. ESPN TV-тэй байнгын хамтран ажилладаг харилцаж байгууллагуудаа талархснаа илэрхийлье. Хамгийн гол нь үзэгч та бүхэндээ 19 жил бид бүхэнд хамтдаа байсан маш баярлалаа. Эх жил бид бүхний 20 жил. Тэгээд бид бүхний контент бүрийг дэмжиж ирдэг оролцогч та бүхэндээ ихэн зочидтой хамгийн түрүүнд талархснаа илэрхийлэх зүйтэй. Ингээд хүсэл бүхэн чинь биелэх болдгоо. Шинэ оны баярын мэндийг хүргээд оргилуун дарсаа. За нэг хөөсрүүлээд явах уу тийм ээ? Сэгсэрсэнгүү шууд. За баярын мэндийг хүргэе. За хасаа эхлээд манай бичүү маань хамт олноо. Төлөөлөд гоё шинэ жилийн мэндчилгээ төсөөлөд. За. Үедэд. Илэрч би 2025 онд бидний ажил бүтээл, урлаг уран бүтээл бүх зүйл нь тэгштүүрэн сайхан байсан баха. За ирж буй 2026 онд маань биднийг одоо маш гоё аз жаргал
эрүүл их, элэг бүтэн амьдрал хамгийн сайхан зүйл биднийг ухтаж байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ бүгдээр шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өөд нь өргөн төвшүүлье. За. За шинэ оны Мэндийг хүргье. Miss Mongolia-гийн тэргүүн Miss International оролцоод эх орныхоо нэрийг дэлхийд дурсгасан манай баяр чимээ Miss маань телевиз үзэгчдэд зориулаад За үзэж байгаа бүх хүмүүстээ эх хондоо өөрийнхөө зорьсон зорилгоо биелүүлээд аз жаргалтай, амжилттай байгаасай гэж хүсэж байна. за баярлалаа. Тэгэл тулгаал нь шүү дээ. Энэ Телевиз үзэж байгаа үзэгчдтэй мөн хөтлөгч тэгээ уран бүтээлчдтэй 2026 онд инх оршиж мөнх жаргаарай гэж хэлье. баярлалаа. За баярлалаа. За ингээд шинэ оны мэндийг хүргье. хүргье. За найз минь ямар уран бүтээлээрээ үзэгч хүмүүстээ бэлэг барих чинь. За мэдээж хамгийн анхны уран бүтээлүүний тэгээ үйл харагддаг дууга өнгөрсөн жил шинчилж гоё хэмнэлттэй болгож хүмүүсийг бас бүжгэлж болохоор ийм гоё болгосон байгаа. Энэ уран бүтээлээ өвлийг, хайрыг, шинэ жилийг та бүхэндээ бүгдээр нь аз жаргал хүсээд зориулъя. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя.
Хамгаас мэндэн итгэх минь ариухаа Шинэн намайгаа бихэдэ хайртаач Чимээ би надууга хараас толон инээсэлээч Үнэн дурсан сэтгэлийг жолоогооч Бидэхгүй нэ хонгор мэн хайрт мэн Үнэхээр би чинь чамда хайртай Хамгаас мэндэн итгэх минь ариухаа За баярлаа. Баярлаа. Доочин бичиг байлаа. Бид бүхэнтэй хамтдаа байс үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Маргааш та хамраа. Хамт байсан баярлалаа.